Жинхэнэ итгэл хичээлийн мэн 260 дахь цаг байна. Сорилтыг ял. Сорилтыг ял сэдвээр сарын туршид та бүгдэд үгийг номлож байна. За оршил энэ оршлыг бол байнга давтан ярих хэрэггүй байх гэж бодож байна. Эзэн хувь нэг хүн болгон итгэлийн амьдралаар яаж амьдрах вэ гэдэг тал дээр бол 3 хэсэг болгосон байгаа шүү дээ. 3 хэсэг болгохоос илүүгээр за сорилтонд буу оруулаач гэсэн энэ үг маань 11, 12 дугаар ишлэлтэй хамаатай үг байна шүү дээ. Бидний өдөр тутмын хүнсийг өнөдөр бидэндээ хайрлаач, бид үр дүнгуудаа уучлалт найдал өөрсдийн өрийг уучлаач. Итгэлийн амьдралаар амьдарч байгаа та бид бүгд туршилтын сорилтонд бол орж болохгүй. Бид нар сорилтонд орно гэхээр би өнгөрсөн хугацаанд та бүгдэд хэлсэн байгаа. Тэгэхээр энэ сорилтонд бол байнга орно гэсэн үг бол биш ээ. Тэгэхээр бидний итгэлийн амьдрал дотор бидний зүрх сэтгэл дотор таалагдахгүй зүйлүүд ч байна. За тэгээд биеиндээ уурлагч нөхцөл байдал байдаг шүү дээ. За тэгээд хэн нэгэн хүнтэй итгэлийн ахын дүүстэй харилцаа жоохон онцгой болох үед ч гэсэн тэр итгэл пастораа пастортай хүртэл дургуулах үе байдаг шүү дээ. Тэглээгээд пасторгаа үзэн яд гэж хэлж байгаа юм биш ээ. Тэгэхээр энэ бол үргэлж хүн болгоны хоорондын харилцаа бөгөөд сүм чуулганы харилцаа Есүс Христийн бие болсон итгэгч хүмүүсийн харилцаа учраас зүрх сэтгэл маань шархлахгүй байх боломжгүй, асуудалгүй байх боломжгүй. Тэглээгээд би болов энэ бусдтай эйгүү харьцаж эйгүү уур хүрэх тийм тохиолдолд бол сорилтонд орлоо гэж хэлэх биш. Тэгэхээр энэ бол над руу бол актер дайрч байгаа зүйл гэдэг нь сорилт бөгөөд би сорилтонд орох юм бол тэр бол хэдэн цагт сорилтонд ороод гарч идэх юм биш. Хэдэн 7 хоног, хэдэн сар мөрийн туршид явна гэдэг маань сорилт. Өнгөрсөн хугацаанд би та бүгдэд хэлээгүй нэг зүйл зарим хүмүүс сорилтонд орохооч мэдэхгүй явж байна. Энэ бол хамгийн муу зүйл. Би сорилтонд орсон. Тэрийг яаж мэдэх вэ гэж асууж байгаа нөхцөл гэдэг маань бол том асуудал. Сорилтонд орно гэдэг нь бид нар одоо энийг сайн мэдэх хэрэгтэй. За бардамзаан ч гэсэн бардамзаантай хүн бол өөрийгөө бардам гэж мэддэггүй. За тэгээд өөрийгөө бол тэр бардам мөртөөс өөрийгөө даруу гэж хэлээд байдаг хүмүүс маш их байдаг шүү дээ. Тэгээд энэ бардамзаангийн том асуудал нь юу вэ гэхээр тэр өөрийгөө бардамзаантайгаа мэддэггүй. Сорилтонд орж байгаа хүмүүс ч гэсэн бас сайн мэддэггүй. За тэгээд ихэнх хүмүүс болохоор сорилтонд орж байгаа мэдж байгаа ч юм байдгүй. Зарим хүмүүс бол шархалж байгаа зүйлч байдгүй. Тэгээд чумд суулганд байгаа хүмүүстэй харилцаатай, сайн харилцаатай байдаг, аз жаргалтай байдаг, эргэн тойрны хүмүүстэй харилцаа сайтай болохоор тэр түүний хувьд бол итгэлийн амьдрал би сайн амьдарч байна гэж боддог. Гэхдээ асуудал нь юу вэ гэхээр тэр сорилтонд орохоо мэддэггүй. Сорилтонд орсноо мэддэггүй. Сорилтонд орно гэдэг маань хэд хэдэн зүйлийг хийх боломжтой нэгт нь биш харин тэдний нэг нь миний итгэлийн амьдралд өсөлт байдгүй. Тэгэхээр энэ дээр бол аюулгүй байна гэдэг маань итгэлийн амьдрал биш. Итгэлийн амьдрал дотор бол сорилт байна, асуудал байна. Тэгээд итгэлийн амьдрал өсөх хэрэгтэй шүү дээ. Тэгэхээр энэ бол өндөр уул руу мацаж гарах тэр зам байгаа шүү дээ. Гэтэл тэр уул руу өсөхийг ч хүсдэггүй, өсдөгчгүй. Тэр доор л уулын тэр 20 мэдл би амьдраад ийм итгэлийн амьдрал сайхан. Тэр бол сорилтонд орчод байгаа байдал. Сорилтонд орно гэдэг маань хүмүүсд буруу ойлгоод байна. Тэгэхээр бусдад ууралснаа сорилтонд орсон гэж бодоод байдаг. Амар тайван нэг дагалдагч байхгүй, нэг ч удаа сайн мэдээ тараасан удаа байхгүй. Та бүгд бодоод үзээрэй. Миний итгэлийн амьдрал дотор өсөлтч байхгүй. Жинхэнэ ямар ч тийм хийж үзсэн зүйлч байхгүй. Давид хаанаар зогсохгүй асаа байна.
Корегийн үр удам дуулал номыг бид нар уншихдаа юу харагдаж байна? Бурхан минь ээ, та намайг яагаад орхив? Бурхан минь, та намайг яагаад орхив? Бурхан та надад туслаач. Намайг харан инээж байгаа хүмүүсийг бурхан та зохиж өгөөч гэж бол энэ дээр бид нар уншиж байна шүү дээ. Тэд нар бол итгэлийн амьдралаар амьдарч чадахгүй байна. Үгүй шүү дээ. Тэд нар итгэлийн амьдралаар маш сайн амьдарч байсан. Учраас тэр хүмүүсийн хувьд бол дайсан их байсан, асуудлууд их байсан. Тэрийг бол ялан байж бурхантай илүү ойрхон болж байна шүү дээ. Амен. Амен. Тэгэл ямар ч асуудал байхгүй амар тайван байгаад би үргэлж намар баяр хөөртэй байна гэдэг нь сорилтонд орсон байгаа учраас дайсан харагдахгүй байна, асуудал харагдахгүй байна. Тэр засах зүйлүүд ерөөсө харагдахгүй шүү дээ. Би бол сайн байна, андуурч байна шүү дээ. Тэр бол маш аюултай. Би өөрийнхөө буруу байдлаа мэдэхгүй гэмшдэг вэ. Гэмших ч юм уу гүйч юм уу мэдж байгаа ч юм байхгүй. Бурхны өмнө ерөөсөө ямар ч гэмшлийн залбирал хийдэггүй. Түүн шиг аюултай зам гэж байхгүй. Тийм болохоор сорилтонд бүү ороо гэд байгаа нь. Миний үнэхээр энэ зүрх сэтгэлд чархалахгүй байхтал болоо. Үгүй тийм биш. Тэрүүгээр бид нар бүгдийг шүүж болохгүй. Бидний итгэлийн амьдрал дотор өсөлт байх хэрэгтэй. Эсэргээрээ бүр үхлийн өмнө хүртэл очиод буцаж ирж байгаа тэр замд хүртэл би бол тийм хэцүү асуудал дотор яалж бурхантай улам илүү ойрхон очихыг хэлж байна. Итгэлээрээ өсөж миний итгэлийн амьдрал улам итгэлийн амьдрал дотор өсөх хэрэгтэй байна шүү дээ. Гэтэл энд бол зөвхөн асуудал л байгаад байдаг. Сүүлд нь ойлгож байгаа зүйл нь юу вэ гэхээр бас хэцүү ингэж боддог. Харин асуудал байгаа хүмүүс бол итгэл дотор энэ болгоныг ойлгон өсөж байдаг шүү дээ итгэлээрээ. Тэгэхээр сорилтонд орон бид нар итгэлээрээ өснө гэдгийг бол сайн ялгаж салгаж ойлгох хэрэгтэй. Зарим хүн сорилтонд орж байна. Гэтэл энийг бол бурхны өрөөл гэж хардаг хүн байна. Бурхан надад ингэж хийсэн учраас бурхан надад үнэхээр ялц юм өгөөл, өвчнийг өгөөл, хэцүү асуудлыг өгөөл. Бурхан надад энийг өгсөн учраас би бол ингэж амьдарч байна. Буруу ойлгож байна энэ бол. Тэр өөрөө сорилтонд орсон. Энийг бол бурхны өрөөлөөр хараад байна. Эсрэгээр хараад байна. Тэгж бол болохгүй. Тэгэхээр энийг бид нар маш сайн ялгаж салгаж харж чаддаг байх хэрэгтэй. Итгэлийн амьдрал гэдэг мэн. Үг байхгүй бол энэ том асуудал үгэн дотор зогсох хэрэгтэй. Үгийг ойлгох хэрэгтэй. Үгийг бол маш сайн ойлгон унших хэрэгтэй. Үгийг мэдэхгүй байх юм бол миний өөрийнхөө мэдрэмжээр, миний өөрийнхөө хүслээр бол явах юм бол маш том асуудалд орно. Харин эсрэгээрээ миний итгэлийн амьдрал дотор том асуудал болж дараа нь болвол буцаж ирэх боломжгүй тэр зам мөртөл явна шүү дээ. Тэгэхээр зарим хүмүүс гэмших боломжгүй. Тийм байр суурин дээр очиж байна. Зарим хүмүүс тэгэхээр тэр тал дээр зайлрах хэрэг байхгүй. Тэр хүний талаар бол хүний төлөө зайлрах хэрэггүй гэж Иохан 1-р Иохан номдэр хэлсэн. Тэгэхээр бидний итгэлийн амьдралаа бол маш сайн хийх хэрэгтэй. Иесус хэлэхдээ сорилтонд бүү ороо гэж хэлсэн. Тэр сорилтонд бүү ороо, тэрэнд анхаараа. Би үнэхээр сорилтонд орж байна уу, үгүй байна гэдгийг анхааран ялган салган ойлгон итгэлийн амьдралаар амьдрах хэрэгтэй. За энд бол 3 хэсэг тувааж байна. Энэ дотроо дахиад 2 хэсэг тувааж байна. Тэгэхээр энийг бол би үнэхээр энийг хөрөнгөнөөс болоод материаллык зүйлсээс болоод сорилтонд орж байна уу? Аль эсвэл хүнээс бол би сорилтонд орж байна уу гэсэн ийм хоёр ялгаа байна. Би сорилтонд орно гэдэг маань эд хөрөнгө мөнгө төгрөгнөөс бол би сорилтонд орж байна уу? Өөрийнхөө энэ ёс суртахууныг буруу босгосноос зарим хүмүүс бол тэр мөнгө төгрөгнөөс болоод сүм чуулганд ирдэггүй. За гэтэл тэр хүний хувьд бол мөнгө төгрөг ихтэй болно. Бурхан намайг өрөөж байна. Гэтэ сүм чуулганд ирэхгүй юм шүү дээ. Тэр бол сорилтонд орсон байна. Сүм чуулганд ирэхгүй, хүндэтгэл мөргөл өрөхгүй. Тэгтэл түүний хувьд бол мөнгө төгрөг нь өтгөрхөө шиг өссөн байна. Тэр бол өрөөл биш ээ. Сорилтонд орчоод байна шүү дээ. Мөнгө төгрөгөөр өрөөгдөөд мөнгө төгрөгнөөс болж итгэлийн амьдралаа өөрчлөх юм уу? Аль эсвэл итгэлийн амьдралаар амьдрахгүй түүний хувьд сорилтонд орох уу? Тэгэхээр энэ мөнгө төгрөг, нэр хүнд. За энэ сүүлийн үед бол оюутнууд бол ерөөсөө мэдлэгийн төлөө болоод ерөөсөө
сүм чуулганд очихгүй байна. Өдрийн ажил хийх гээ сүм чуулганд очихгүй байна. Энэ бол онцгой зүйл учраас бурхан бол харж үзнэ гэх мэтчлэн бодоод ах шиг байдаг. Тэгэхээр Библиэлд тийм юм хаана байна байхгүй шүү дээ. Чи бурханыг яаж хайрлах гэлээ? Бүхий зүрх сэтгэл, бүхий зүрх сэтгэлээс эзнийг хайрлаа. Амен. Тэгээд сургалын шалгалтанд орох зүгээрээ гэж бол хэлээгүй шүү дээ. Онцгой тэр тохиолдолд сүм чуулганд очих хэрэггүй гэж бол хэлээгүй шүү дээ. Тэгэхээр энээр хүнд мэдлэг болон мэд хөрөнгнөөс болоод сорилтонд орчих хүмүүс маш их байна. Гэхдээ тэр бол өөрөө сорилтыг юу ч хэлээд байна. Тэгэхээр би зүгээр миний уур хүрээд тэгээд зүрх сэтгэлд авчтаад ирэхээр л сорилтонд орлоо гэл тэрийг ойлгочихгүй байна. Эд хөрөнгнөөс болоод би эзний өдөр ирэхгүй байх юм бол аль хэзээ сорилтонд орчихсон байна шүү дээ. Би дагалдагч бидэхгүй, сайн мэдээ тарахгүй, үгийг ч харахгүй, залбирахчгүй байжж итгэлийн амьдралаар амьдраад байна гэдэг маань сорилтонд орсон итгэлийн амьдрал. Тэгэхээр энэ төрөнгнөөс болж сорилтонд орсон уу? Аль эсвэл нөхцөл байдлаас болж сорилтонд орсон энэ хоёр зүйлийн нэг нэ. Тэгэхээр энийг бол хурдан сайн ойлгож мэдэх хэрэгтэй. Маш олон хүмүүс тэр хүмүүс итгэлийн амьдралаар амьдарч байгаа бид бүгд үгэн дотор удирдуулан үгийн замаар алхах хэрэгтэй. За галт тэрэг болохоор тэр төмөр зам дээр явдаг шүү дээ. Төмөр замаас гараад өөр замаар явах боломжгүй шүү дээ. Харин бидний хувьд үгийн зам гэж байна. Тэр үгийн замаар бид нар алхах ёстой. Тэгэхээр нэр хүнд хөрөнгнөөс болоод мэдлэгээс болоод сурахын төлөө тэгээд эзнээсээ болоод хийж байгаа ажлаасаа болоод аль хэзээ түүний зам нь итгэлийн амьдралаар ингээл найц цаашаа орж гараал гуйж тавил амьдраад байдаг. Ягаад сорилтонд орсон тэр сорилтонд орчихсон байна хоёртоо. Хүмүүсийн харилцаанаас болоод итгэлийн амьдралаар сайн амьдарч чаддгүй. Би тийм хүмүүстэй маш их уулзаж байсан. Сүм чуулганд явдггүй. Ягаад сүм чуулганд явахгүй? Пастораас болоод. Пастор болон түүнтэй бол жоохон тулсан. Гэхдээ тэр бурхны өмнө тэр бурхны харилцааг ягаад дасалж байна? Сүмж очихгүй, чуулганд очихгүй. Ягаад? Пастораас болоод. Тэр сүм чуулган гэдэг нь пастрах биш шүү дээ. Сүм чуулган гэдэг нь хэнийгч биш шүү дээ. Сүм чуулган гэдэг нь Есүс Христийн биш шүү дээ. Амен. Амен. Тийм болохоор би хэн нэгэн хүнтэй муудалцсан ч гэсэн би бурхны өмнө итгэлийн амьдрал зорилгоо бол заавал сахин хийж үлдэх хэрэгтэй. Амен. Тэгэхээр ийм сүм чуулган маань миний сүм чуулган, ийм сүм чуулган бол миний бурхны сүм чуулган гэж бол хэлээд байгаа юм биш л дээ. Тэр сүм чуулган зөвхөн энэ сүм чуулганд л явахгүй бол завхарнаа гэж хэлээд идэг. Үгүй тийм биш. Зөвхөн Имануэль чуулганаар зогсохгүй олон сүм чуулган байна шүү дээ. Тэгтэл зарим хүмүүс болохоор сүм чуулганд бол ерөөсөө явдаг. Яагаад гэдээ асуухад би одоо үйлчлэгчээс болоод би бол хохирол амссан. Гэтэл бол энэ хохирол амсах юм бол энэ миний буруу гэдгийг сайн мэдэх хэрэгтэй. Хүлээн зөвшөөрөхгүй байх шиг байна. Тэгэх юм бол гэмшээрээ. Тэгэхээр бид нар бусдад хууртаж энэ төр юмд орох юм бол энэ бол итгэснээс бурхан итгээрэй гэж хэлснээс би тэрүнд итгэж ийм тийм зүйлийг хийж өгсөн гэж хэлсэн. Гэтэл бурхан юу гэж хэлсэн бэ гэхээр могоо шиг мэрэгэн дагтаа шиг гэмгүй бай гэж хэлсэн шүү дээ. Амен. Тэр нөхцөл байдлыг бол сайн хянан шалган харах хэрэгтэй. Тэгэхээр сумын үйлчлэгч ахлагч учраас би ингэж хийж байна, өгч байна гэж бодож болохгүй. Тэгэхээр сүм чуулганы итгэгч гэж бид нар шууд шийдвэр гаргах бол хэрэг байхгүй. Хүлээх хэрэгтэй, залбирах хэрэгтэй, хүлээх хэрэгтэй, баг зэрэг хүлээх хэрэгтэй. Шууд хийх бол хэрэг байхгүй. Шууд хийх зүйл гэдэг маань би өөрийгөө үгүйсгэн загламаагаа өрөөд явна гэдэг маань бол жинхэнэ хийх зүйл болохоос ш харин бүхий л тэр хөрөнгө оруулалтыг бол бусдад хийж өгнө гэдгийг бол хүлээх хэрэгтэй, залбирах хэрэгтэй.
Тэгэхээр хэрвээ бид нар энэ эзний дотор бусдад үйлчилж байгаа тохирол амсан бол миний буруу. Тэгээ маш олон хүмүүс ийм байдалд ороод сүм чуулганд явахгүй, итгэлийн амьдралаа хайж байна, итгэлийн амьдралаар амьдрахгүй байна. Түүнээс тэр шарх авсан учраас залбирахгүй байна. Харин сонирхолтой нь тэгэхээр бид нар гадаа хэн нэгэн хүнтэй муудалж маргалд гэр орондоо орж ирээд тэр уураа бусдад гаргаад идэх хүн байдаг шүү дээ. Гэтэл би бол өөр хүнтэй маргасан хэрнээсээ яхаараа нөхөртөө их нэртэй тэр уурыг гаргаад идэх, хүүхдүүдтэй уурыг гаргаад идэх юм бол буруу шүү дээ. Тэгэхээр энэ бол хоорондоо итгэлийн амьдралаар амьдарч байгаа бид бүгд бол бие биенээс шарх авдаг. Тэгээд энэ бол бурхнаас болсон юм шиг би бол ерөөс өмнөр сүнсээр хүндэтгэл мөргөл өрөхгүй, өргөлж өрөхгүй, ерөөсө бүх зүйлийг байхгүй болгоод би ганцаараа ариун үнээр амьдрья. Энэ бол айхтар том сорилтонд орцсон хүн байна. Тэр хүн болон хүмүүсийн хооронд бол энэ асуудлыг зохицуулах хэрэгтэй хоёр асуудал байна. Энэ хоёр асуудлыг зохицуулахыг цаг байхгүй дараачийн өдөр бол номлоно. Тэгээд энэ зохицуулж итгэлийн амьдралаар амьдрахгүй бол энэ итгэлийн амьдрал зарцсан. Тийм учраас энийг бол заавал зохицуулах хэрэгтэй. Би хичнээн залбирсан ч гэсэн миний дотор бол өргөс болно. Тэгээд тэр бидний энэ гарчийн өргөс ороход бол сүүлдээ тэр маань эдэлэл өрөвсөд ундаг шүү дээ. Эхлээд бол мэдэгдэхгүй шүү дээ. Тэгээ сүүлдээ энэ өрс хаанаас орж юу? Тэгээ сүүлдээ сайн харах юм бол энэ жижигхэн өрс бол гарт орчоод энэ эдэлээ хувилдаг шүү дээ. Тухайн үед бол мэдэхгүй. Тэгэхээр бид нар энэ хүний харилцаан дотор сүм чуулган дотроо пасторч бай, ахлагчч бай, сайн мэдээ тараагчч бай, итгэгчч бай. Энэ харилцаан дотор асуудал гараад энийг зохицуулахгүй байх юм бол тэр цагаас эхлээд ерөөсөө итгэлийн амьдралаар засцаад миний итгэлийн амьдрал маш том асуудал болно. Сүүлдээ бурхан руу дайраад итгэлийн амьдрал маань бол нэлээд томорч ирж байна шүү дээ. Тэгэхээр би бол өргөлөө өрөхгүй байна шүү дээ. Тэгээ ихэнх хүмүүс болохоор өргөлөө өрөхгүй байх юм бол сүм чуулган хохирмоор юм шиг санагдаж байгаач. Дөө пастор хохирох байх. Би өргөл өрөхгүй болохоор За сүм чуулганы хувьд өргөл өргөсөнгөө гэд мэдлээд асуудалтай байх л да. Гэхдээ би өргөл өрөхгүй байна гэдэг маань бурхны өмнө би бурханд мөнгө өгөхгүй байгаа учраас би бурхны өмнө бурхны тэр 11-ийг би бурханд өрөхгүй байх юм бурхнаас сулгаа хийж байна шүү дээ. Бурхны надад өгсөн мөнгөний 11-ийг би өргөх ёстой байтал өгөхгүй байна шүү дээ. Тэгэхээр би бурханд өрөхгүй байх юм бол тэр хэмжээгээр бурхан намайг уушлахгүй. Би сүүлдээ өөр итгэлийн амьдрал дотор өөрөө өөрийгөө алж байна шүү дээ. Би сүм чуулганд очихгүй байна. Сүм чуулганд очихгүй байгаанаа гэх юм бол пастор уурлаа зогсохгүй. Би өөрийгөө бол толгоогоо эргүүлж байна шүү дээ. Тэргээч мэдэхгүй байна. Тэгэхээр би үйлчлэл хийхгүй байх юм бол тэр нэг хүн хэцүү байх бах. За мэдээж үйлчлэл хийхгүй байх юм бол хэцүү байх. Харин үйлчлэхгүй байх юм бол би өөрөө сүлд хэцүү байдалд орно шүү дээ. Аамен. Ойлгож байгаа юм тест. Тэгэхээр энэ харилцаан дотроос бид нар дахин сэргэх хэрэгтэй. Харин энэ харилцаан дотроос шархалхаад энэ харилцаан дотор би биенлүгэ дайрахад сүлдээ энэ маань би өөрөө унана. Тийм болохоор үгэн дээр бидний гим нүглийг уучлсан шиг бидний гим нүглийг уучлаач. Аамен гэж залбирч хурдан сэргэн хурдан бол энэ асуудлыг шийдэж эзний өмнө эргэж ирэх хэрэгтэй байна шүү дээ. За энэ дэр хоёр янзын шийдвэр гаргах шалтгаан байна. Нэгт нь бол ерөөс нэгэнгүй хийх хэрэгтэй. Хин нэгэнтэй би асуудалтай байна гэх юм бол тэр хүн дээр хайж очих хэрэгтэй. Тэгээд тэр хүнтэй уулзаад бид нар ярих хэрэгтэй. Матай намын 18:15
ах дүү чинь нүгэл үлдвэс явж түүнтэй ганцаарчлан уулзаж зэмэл хэрэг тэр чамайг сонсвол чи ах дүүгөө олж авсан хэрэгээ. Аамен. 내가 내 형제를 얻은 것이요. 16절 읽어주세요. 나를 듣지 않거든 Харин тэр үл сонсвол өөртөө хамт нэг эсвэл хоёр хүн дагуул тэгвэл хоёр юм уу гурван гэрчийн амаар хэрэг нь бүрэн нотлогдох болно. Тэр тэднийг сонсохоос татгалзан чуулганд хэлээ. Татгалзал чуулган дээр хэрвээ чуулганыг хүртэл ис сонсвол тэр чиний хувьд хай болоод татвар хураагч мэт байгээ. 교수들이 다 그전에 목사님들이었어요. За миний хувьд Библийн сургууль сурч байхад бол пасторын үйлчлэл 20-30 жил хийсэн. Пасторууд бол багш болоод зааж байсан. Тэгэд энэ үгийг бол зааж байсан. Сүм чуулган гэдэг мэн. 위로의 말씀이 있었고 За тэгэл хүч өсөө үг байх хэрэгтэй, сургаалын үг байх хэрэгтэй, заасан байх хэрэгтэй, заах үг хэрэгтэй байх хэрэгтэй, мөн шүүмжлэх хэрэгтэй. 혼내줘야 된다. Хэр хэмжээгээр бас сайн хэлэх хэрэгтэй. 미국 신학 Тэгээ миний хувьд бол нэлээд Америкт бол тэр Библийн сургууль төгссөн шүү дээ. За тэнд болохоор ерөөс уурлах хэрэгтэй гэсэн үгийг заадаг. 그 말은 아니고 이제 거기에 대한 지적을 해야 된다. Тэр тал дээр буруу тал дээр нь шүүмжил шилж ярьж өг гэсэн зүйлийг заадаг. Тэгэхээр бид нэр энэ үгийг харахад амархан энэ үгийг харах юм бол 말씀을 그대로 해야 되겠네. тэгэхээр би энэ 23절 үгийн дагуу хийх хэрэгтэй байна. Матай номын 그러므로 예물을 제단에 드리다가 거기서 내 형제에게 원망 들을 만한 일이 있는 줄 생각나거든 예물을 제단 앞에 두고 먼저 가서 형제와 화목하고 그 후에 와서 예물을 드리라. 아멘. 아멘. 그 말씀에 써 있잖아요. 지금 마음에 걸리는 게 있어요. За түүний хувь зүрх сэтгэлд нь бол 그 이유는 누가가 좀 싸웠거든요. за түүний хувьд бол өргөлөө дахлын ширээний өмнө орхиод замаараа буцаглаад ах дүүдгээ эвлэрээ дараа нь ирж өргөлөө өргөө гэж хэлж байна шүү дээ. За тэгээд түүний хувьд бол нэг 7 хоног өнгөрсөн зохицуулж болж чадахгүй байна. Жинхэнэ очиод бол тэр хүнтэй яриа гэж хэлээд байна. Тэгэхээр энийг бол ярих хэрэгтэй биш үү? Ярих хэрэгтэй байна шүү дээ. Үгэн дээр хэлээд байна шүү дээ. Очиод уулзааж яриад болохгүй бол 항상 여기 그런 데가 나오죠. за тэгтээ 그런 데가 왜 나오느냐? тэгтээ гэдэг үг яагаад гараад байна вэ гэхээр 그래서 쓰기라고 했죠. бид нар могоо шиг мэрэгэн бай гэж хэлсэн. 해결할 수 있는 사람이 있고 해결할 수 없는 사람이 있어요. Энэ дээр бол ойлгодог хүн байна, ойлгодоггүй хүн байна. 딱 말하자면 Тэгэхээр энийг очиж хэлэх юм бол миний 요즘 때는 제가 상처를 받았는데 за би болохоор би чамаас болоод шархалчаад байна гэж хэлдэг хүн байдгүй шүү дээ. Үйлчлэгчээ та надаас болоод шархалцсан нь би мэдчихсэн гэж бол хэлэх боломжгүй харин 마음 상하고 억울해진 зүрх сэтгэл маань өвдсөн шархалсан тийм нөхцөл байдалд үнэхэр зохицуулж чадахгүй нөхцөл байдал их байдаг шүү дээ. Харин бид нар бол ер нь 90% тийм байна. За 95% тийм байдалтай байдаг. Шууд очиод хэлж ярих тийм нөхцөл байдал бол биш. Гэтэл үгэн дээр бол тэгж бичээгүй бичсэн байна шүү дээ гэж хэлж байна. Тэгэхээр бол тэгж хийж чадах бол хий гэж хэлсэн. Гэтэ заавал тэгж хий гэж бол хэлээгүй. Тэгэхээр өөр үгнүүд бас зөндөө байна шүү дээ. Өөр үгнүүд гэдэг маань 그런 말씀. дэвчээртэй бай гэж хэлдэг үгнүүд ч зөндөө байна. Хэлсэн үгнүүд. 가서 해결하는 것은 Тэгэхээр бид нар энэ болгоныг очин зохицуулна гэдэг маань тэр цаг үе байна. Тэр цаг үеийн төлөө бол бид нар залбирах хэрэгтэй. Аамен. 그리고 어떤 사람은 진짜 평생 자기가 평생 기다리다가 Зарим хүн болохоор насан туршийнхаа дууштай хүлээж байгаад 그런 사람도 있어요. заримаас бол өглөө өмнө тэр асуудлыг шийдээд өгдөг хүмүүс байдаг л да. 해결해야 된다. Нас ордог хүн. Тэгэхээр бид нар бол энийг бол шууд болоод ойлголцох хэрэгтэй. Тэгэхээр энийг бол шууд уулзаад ойлголцсон зохицуулна гэдэг маань 3% ч хүрэхгүй байхаа. Тэгэхээр энэ асуудлыг зохицуул шийдвэр гаргах гэж байгаад гэр бүл хуваагдан сүм чуулган хуваагдан бүгд хуваагдах байхаа. Тийм болохоор энийг бол мэрэгэн ухаанаар хийх хэрэгтэй учраас 자문서에 보면 сургаалт төгсийг харах юм бол сургаалт төгс номыг харах юм бол мэрэгэн хүн үг ярьдаг үг хэл цөөхөн хэлдэг. Тэгэхээр үг ихтэй хүн очиад тийм ийм гэж заргалддаг шүү дээ. Олон үгтэй хүн. Харин 좀잘 지혜스럽게 처리할 때 энийг бол мэрэгэн ухаанаар зохицуулах хэрэгтэй. 딱 이럴 때는 이렇게 해야 될까?
Тэгэхээр ийм цаад нөхцөл байдалд ийм зүйлийг хий, тийм зүйлийг хийх гэсэн бол хууль байдгүй. Тэгэхээр тэр нөхцөл байдал болгон өөр залбирах хэрэгтэй. 기도하고 지혜를 구해야 돼. Мэргэн ухааны гуйх хэрэгтэй. Яах ч арга байхгүй. Харин зарим зүйл 말할 수 없는 어떤 것을 직접적으로 말해야 돼. тэр зарим зүйлийг бол бид нар шууд очиад ярих хэрэгтэй. Тийм нөхцөл байдал хэрэгтэй нөхцөл байдлууд байдаг шүү дээ. 나의 생명 위기가 온다. Хэрвээ миний аминд аюул ирэх юм бол бид нар хэлэх үе байна. 그걸 잘 알아야 돼요. Тэрийг бол бид нар сайн мэдэх хэрэгтэй. 자녀들이 상처를 받는데, 그냥 마음의 상처만 아니라 진짜 다칠 것 같은데. Хүүхдүүд маань хэн нэгнээс болоод бэртэмээр юм шиг байна. 말할 수가 없어. Тэгэхээр тэрийг бол үгээр хэлэх боломжгүй. Тэр хүн бол шархалсан. Үгүй ээ, би өөрийнхөө хүүхд төрүүлж аврах хэрэгтэй гэсэн тийм цаг үеуд бас байдаг шүү дээ. Хашгирах үе байна, ярих үе байна. Тэр цаг үеуд байна шүү дээ. Тэгээд 지금 이 사람과 사람의 관계는 너무나 예민하기 때문에 хүмүүсийн хоорондын харилцаа маш их эмзэг учраас нэг тэр харилцаанаас болоод 10 хүн бүдэр шунах ч юм боломжтой, нэг хүнээс болоод 100 хүн бүдэр шунах боломжтой. Энийг бол бид нар сайн ойлгон зохицуулах хэрэгтэй. Зарим хүмүүс болохоор тэрийг бол ерөөсөө зөв шийдэж чадахгүй байх юм 100 хүн унана шүү дээ. Тэгэхээр 100 хүнээс хүнийг унгаас нь тэр хүн дээр очих бол ярилцах хэрэгтэй байна. Тэгэхээр нэг хүнээс болж 10,000 хүн унжиж болно. Тэгэхээр энэ болгоныг бол бид нар сайн ойлгон бодох хэрэгтэй. Гэр бүл сүмч чуулган. Тэгээд сүмч чуулган нар зогсохгүй гэр бүл ч гэсэн бас тийм байдалд ордог шүү дээ. 그렇게만 받아서 끝나잖아요. 어쩔 수 없어요. 더만 이상 하게 되면 그렇기 때문에 Сүм чуулган дээр очиод үг хэлж чадахгүй хоолоогоо засж байгаа гэр бүл дээрээ ч гэсэн хоолоогоо засж байгаа дуустдаг тийм нөхцөл байдал шүү дээ. 그것은 90 아마 6%, 7%, 90%. 그것은 무엇이냐? За хоёр дахь энэ арга барил нь 98% нь болохоор би өөрийнхөө зүрх сэтгэл дотор энийг бол шийдвэр гарган зохицуулж уучлах хэрэгтэй. 마태복음 5장 43절 보세요. 마태복음 5장 43절. Мата номын 44절입니다. 43 дүрийг харъя. Хөршөн хайрал дайснаа 것을 너희가 들었으나 үзэн яд гэж хэлснийг та нар сонсон. Харин би та нарт хэлье, дайснуудаа хайрал та нарыг хавчигчдын төлөө залбир тэгснээрээ та нар тэнгэрт эцгийн хүүхдүүд болно. Учир нь муу ба сайнны дээр нар тэнгэрээс мандуулж зөвхт болоод зөв бусын дээр ч буруу оруулдаг юм а. Тэгэхээр миний зүрх сэтгэл дотор би өөрөө сайхан байхын тулд тэр хүн дээр очиод би хатахгүй үгүй шүү дээ. Харин миний зүрх сэтгэл дотор энийг бол зөв шийдэж би төвчээртэй бай. Би бол загалмаагаа үрий. Би хэр хэмжээгээр гинэ төвчээд өнгөрий 하자라는 그런 마음을 갖고 гэсэн зүрх сэтгэлээр хийж үлдэх юм бол 지금 주님을 위해서 핍박을 받잖아요. 그러니까 그 핍박받는 그것을 강조하면서 эзэн бидний төлөө хавчигдж байсан шиг харин намайг хавчиж байгаа хүмүүсийн төлөө шархалж байгаа хүмүүсийн төлөө бид нар сайн залбирах, намайг шархлуулж байгаа хүний төлөө бид нар залбирах хэрэгтэй байна шүү дээ. Тэгэхээр үнэхээр энэ шархыг өгöd байгаа хүн байх юм бол бид нар зүгээр л уучлаад Есүс хүртэл ингэж хэлсэн шүү дээ. 7 биш ээ, харин 70 удаа биш ээ. Тэгэхээр 7-7-49 490 удаа уучлаа. Үргэлж уучлалын эсдгийг бол хэлж байна. Чиний зүрх сэтгэл дотор би өөрийнхөө зүрх сэтгэл дотор энэ болгоныг уучлан шийдвэр гаргаж чадахгүй байх юм бол сүм чуулганаас явна. Итгэлийн амьдралаар амьдрахгүй болно, өргөл өрөхгүй болно, үйлчлэхгүй болно. Зарим хүмүүс бол ерөөсөө үйлчилж байгаа тэр байр сууриасаа бол хөндөрөөр гараа явчихдаг. Яагаад номог шархалсан учраас би хийхийг хүсэхгүй байна. Сэргийх хэрэгтэй. Тэгэхээр энэ болохоор хүн болгоны хоорондын харилцаа нас илүүгээр бид нар өөрсдөө дотроо бол энэ болгон шийдвэр гарган хийх хэрэгтэй. Тэгэхээр ийм ч тийм ч би бол загалмайгаа үүргээд алхая. Тэр итгэлийн амьдралаар бурхны өмнө амьдрья гэсэн шийдвэр гарган амьдрах хэрэгтэй. Зарим хүн болохоор би тэр хүнтэй болоод нэг өрөөнд байхгүй гэж хэлдэг. Тэр миний хажууд байсан ч гэсэн миний зүрх сэтгэл дотор би тэр хүнээс илүүгээр эзэнд үйлчлэе гэсэн сэтгэлтэй байх хэрэгтэй.
Гэтэ миний хувьд бол дайснуудаа бүгдийг хажуудаа байлгаа гэж бол хэлж байгаа юм биш. Тэгэх юм бол сүм чуулганд асуудал орох бах, зайлах үедээ зайлах хэрэгтэй бах. Зарим нөхцөл байдал бол зайлахдаг юм тохиолдолд бол орох хэрэгтэй тийм нөхцөл байдаг шүү дээ. 회개를 오면 말을 더 하게 되니까 회개하지 않는 사람은 어떤 때는 좀 피해야 됩니다. 그렇지만 내가 상처를 받는다고 해서 Би шархаллаа гэж хүндэтгэл мөргөл өрөхгүй бурхны үнд би үйлчлэхгүй байх юм бол би эзний өмнө эзний ажлуудыг хийхгүй байх юм бол миний хувьд гар сохрол шүү дээ. За өнөөдөр нэлээд хатгсан үг хэлж байна. Тийм болохоор бид нар хурдан босох хэрэгтэй. 여러분 고린도후서 12장인데 잘 아시는 말씀입니다. 근데 여러분 조금 깊이 한번 보세요. 고린도후서 12장 1절부터 쭉 그냥 읽어주세요. 제가 Сайрхах нь ашиггүй ч зайлшгүй байна. Учир нь би эзний үзэгдэл болон илчлэлүүдийн тухай хэлэх гэсэн юм аа. Би Христ дотор нэгэн хүнийг мэднэ. Тэр 14 жилийн өмнө 3 дахь тэнгэрт аваачигдсан биеийн дотор юу эсвэл биеэсээ ангид уу гэдгийг би мэдэхгүй бурхан мэднэ. Би тийм хүнийг мэдгч би дотроо юу эсвэл биеэсээ ангид уу гэдгийг нь мэдэхгүй. Харин бурхан Деважинд аваачигдсныг нь болон хүний илэрхийлшгүй хэлж боломгүй үгсийг сонссныг мэднэ. Би тэр хүнээр сайрхах болно. Харин өөрөөрөө бол мөхөслөөс бусдаар сайрхахгүй. Би сайрхахыг хүсвэл мунхаг болохгүй. Учир нь би үннийг ярина. Гэвч хэн нэг нь надаас хардаг буюу сонсдгоос илүүгээр намайг хэлтрүүлж үнэлэх бий гэсэндээ би үүнээс төтгөлздөг юм а. Мөнөх агуу гайхамшигт илчиллүүдээс болж мах бодод минь өргөс өгөгдөж өөрийгөө хит дөвөлхөөс сэргийлж намайг сатааны тэнгэр илч дэлсэн юм а. За тэгээд илч Паулийн хувьд бол Деважинд очиод сүнслэг үгийг бол сонссон гэдгийг бол энэ дэр хэлж байна. Би ямар зүйлийн тухай би үнэхээр сайрхаж байна вэ гэхээр сүнслэг зүйлүүдийг бол сайрхаж байна гэж хэлж байна. Харин энэ дээр юу гэж хэлж байна? Харин би өөрөөрөө болон мөхслөөс бусдаар сайрхахгүй гэж хэлж байна. Тэгэхээр тэр өөрөө хичнээн сүнслэг зүйлүүдийг биеэр үзэж мэдсэн талаар ярьж байна шүү дээ. 7. Мөнөх агуу гайхамшигт илчиллүүдээс болж мах бодод минь өргөс өвгдөж өөрийгөө хит дөвөлхөхөөс сэргийлж намайг сатааны зарлага илч дэлсэн ажээ. Үүнийг надаас ангижруулж өгөөч гэж энэ талаар би эзнээс 3 таа хүсэмжлэн гуйсан юм а. Тэр надад миний нэгүслэл чамд хангалттай учир мөхөстөлд миний хүч бүрэн төгс болдог гэж айлдсан. Иймд Христийн хүч надад орших тул би ихэд баяртайгаар мөхөслөөс илүү сайрхнаа. Иймд амен. Тэгэхээр энэ үгийг бол би харахтаа маш олон хүмүүс буруу ойлгоод ах шиг байна. Маш олон хүмүүс Илч Паулийн хувьд бол нэлээд биендээ асуудалтай өвчтэй байсан байхаа гэж яриад байдаг. Энд бол өвчин бишээ. Дахиад сайн харъя. За миний мах бодод өргөс өвгдсөн гэж хэлсэн. За энэ бол бурхан болвол мах бодод минь өргөс өвгдсөн. За энэ бол өвчин. За тэгээд энэ дээр юу гэж хэлж байна? Тэгэхээр сатааны зарлага илч дэлсэн аж гэж хэлсэн. Тэгэхээр сатааны зарлага илч гэдэг маань тэнгэр илчийг хэлж байна. Тэгээд сатааны зарлага илч гэхээр тэрээс муу сүнс болоод ирж болоод зовоож байсан байна. Тэгээд түүний хувьд бол энэ сүнслэг зүйлүүдийг мэдж байхад бол нэлээд бардан болмоор юм шиг байна. Гэтэл энийг бол тэгж бардан бүү болоо гэж хэлж байна. Тэгэхээр энэ сүнслэг хүч чадлаар дүүрэн хүмүүсийг бол сатан болвол нэлээд дайрд юм байна.
Махбодын өргөс гэдэг маань тэр түүний хувьд маш их хэцүү учраас зүрх сэтгэл бие нь бол маш их хэцүү байсан. Тэр хэмжээгээр түүнийг сатан дайрч байсан учраас энэ муу сүнсний тэнгэр элчийг сатаны зарлага элчийг дилсээч гэж гуйсан. Тэгэхээр тэр бол чөтгөр биш. Чөтгөрийг бол хөөхд болно. Сум чуулган дотор чөтгөрүүдх юм бол бүгд зайлна. Үгүй тийм биш. Зарим хүн бурхны хөхд мөртөөсөө чөтгөрөө зайлаа гэж хэлдэг шиг чөтгөрийн ажлуудыг сатаны ажлуудыг хийдэг хүмүүс байдаг. Тэгэхээр түүнийг бол Есүс нэр гарц зайл гэж хэлэх боломжгүй шүү дээ. Намайг зовоогоод байгаа учраас тэгээд гимшихгүй байгаа учраас намайг бол эцэг хүртэл над руу дайраад байгаа учраас би яах вэ? Тэр Илч Паулын хувьд миний хувьд маш хэцүү байна. Миний хувьд маш хэцүү байна. Сум чуулган дотор хэцүү байна. Тэр би яах вэ? Өөр болох уу? Бурхны ажлыг хийхээ болох уу? Бүхий зүйлийг хойш нь тавих үгүй тийм биш. Тэр бол ямар ч нөхцөл байдлыг нэг ялах хэрэгтэй. Сатаны зарлага элчийг л дийслээч үгүй тийм биш. Чи эндээс юуг ойлгох ёстой юм бэ? Тэр чиний дотроос энэ бүх зүйлээс сэргэж чиний дотор байгаа тэр бүх хүч чадлыг хайх хэрэгтэй. Чиний дотор ивэл эрүүл дүүрэн байж энийг бол гайхамшигтаа сэргээсэн итгэлийн амьдралаар амьс итгэгч байх хэрэгтэй. Тэгэхээр 99% нь болвол бид нар хүмүүс хоорондоо зохицлох боломжгүй. Гэхдээ мөнхийн улс руу орохоос өмнө би энтэйгээ уулзаж болвол мөнхийн улс руу орох байхаа тэр цагаас өмнө бол зохицуулагдаж болохгүй. Эхнэр нөхрийн хооронд ч гэсэн тийм асуудлууд байна шүү дээ. Тэгэхээр миний дотор энэ болгон шийдвэр гаргаж ивэл эрүүлэр дүүрэн байжж би ивэл эрүүлэр дүүрэн байж эсний үг бэлхэм дүүрэн байж би энэ миг бол ялах хэмжээний. Тэгэхээр бүх зүйлүүдийг бол марти энэ байхгүй болно гэж бодож матгүйгүй энэ байхгүй болохгүй. Тэгэхдээ энийг бол шийдвэр гаргах цаг ирнэ түүний тэр арга барил ч гэсэн ишдэгдэн тийм нөхцөл байдлуудад бид нэр барих хэрэгтэй. Тэгээд бол энийг шийдвэрлэх хэрэгтэй. Тэгэхээр манай сүмчуулган бол ерөөсөө хагарч хуваагдсан сүмчуулган биш ээ. Хизээ нэгэн цагт бол хоорондоо сайхан зохицолдон хизээ нэгэн цагт нэг болох болно шүү дээ. Тэр өдрийн төлөө бид нар юу хийх ёстой вэ гэхээр бидний дотор ивэл эрүүлэр дүүр байх хэрэгтэй. Амен. Энийг бол Илч Паул хийлч байна шүү дээ. Ивэл эрүүлэр дүүрэн байх хэрэгтэй. Илч Паулийн хувьд бол маш их түүнлүү дайрч байсан хүмүүс их байсан шүү дээ. Түүнийг бол чулуу шидэж байсан, түүн рүү нулимж байсан. Илч Паулыг бол Илч Паул энэ болгоныг ялж гарах хүч чадал хаана байсан бэ гэхээр хийх ёстой зүйлүүдээ бол хийсэн. Хийх ёстой зүйлээ хийцгаая. Амен. Тэгэхээр тэр бол хийх ёстой зүйлээ хийх хэрэгтэй. Тэр өөрөө бүхий л Бурхны дотор хийх ёстой зүйлүүдээ хийгээд өөрийнхөө дотор Бурхны ивэлээр бэлхэм дүүрэн байж би яалъя. Би яалъя. Тэгээд тэр бол яалсан. Амен. Амен. Яалсан учраас түүний зүрх сэтгэл бол амар тайвнаар дүүрсэн байна. Илч Паулийн амьдрал дотор үнэхэр гайхамшигтай болвол тэр эвлэрсэн нэгэн бол Марк байсан шүү дээ. Маркийн хувьд бол тэр Барнавтай болвол муудалцсан, хуваагдан бол явсан шүү дээ. Ягаад Марк бол тухай сайн мэдээ тарааж ахт бол Паулыг бол хаяад явж байсан учраас. Тэгээд Илч Паулийн хувьд бол ерөөсөө түүнийг дахиж бол дагуулж явахгүй гэдэг Барнавтай бол муудалцсан. Барнаба Маркийг дагуулад явсан болов Паул бол түүнийг бол би дагуулж явахгүй гэж хэлсэн. Паулийн дотор маш их өөр хэлэг хурж байсан байх. Бурхны ажил ямар чухал байлээ гэтэл тийм итгэлийн хүнийг дагуулж болохгүй гэж хэлсэн. Харин Барнабын хувьд бол эцсээ хүртэл дагуулж явсан. Барнабыг харах юм бол түүний нэр бол маш их гайхамшигтай гэрлийн хөвгүүд нэртэй. Паул бол
Пауло сүүлд нь гэмшин. За тэгээ тэр бол Маркийг уучлахад хэдэн жил орсон мэдэхгүй сүүлд нь бол захиа бичээд Маркийг над руу дагуулж ирээрэй гэж хэлсэн шүү дээ. Надад бол нэлээд хүчийг өгдөг нэгэ ингэж бол хэлсэн. Тэгээд үнэхээр бас тийм цаг үе байсан юм байна. Тэд нар хоорондоо маргалдаж муудалцаж таарахгүй байсан ч гэсэн Маркийн хувьд Паулыг хайж явж байсан ч гэсэн дараа нь бол Паул маш их хүч өгдөг гайхамшигтай хүн болж босч ирсэн байна шүү дээ. Тэгэхээр би эзэн Есүс Христийн дотор эвэлийн амьдралаар бузар муу болгоныг ялах хэрэгтэй байна шүү дээ. Тэглээгээд итгэлийн амьдрал дотор сорилтонд орсон хэрнээс өргөл мөргөлж өрөөхгүй үйлчлэгчгүй итгэлийн амьдралаа бол хаяал явах юм бол бидний өөрсдийн л хохирол болно шүү дээ. Тийм болохоор тэр бүхэл бурхны бидэнд өгч байгаа боломжууд бол үгүй болно. Тийм учраас бид нар бол сорилтонд орсон ч гэсэн эд хөрөнгөний тал дээр ч гэсэн сорилтонд орж хүний харилцааны дотор ч гэсэн бүх сорилтонд ороосоо гэж хүсэж байна. Тэгэхээр бид бол эзний ивэл ерөөл дотор Есүсийн нэрээр ялахыг хүсэж байна. Энэ цагт хамт залбирцгаая. Бурхан эзэн минь танд талархъя. Өнөөдөр бидэнд үгээ өгч бид нар бол үнэхээр энэ сорилтыг ялан гарах хэрэгтэй байна шүү дээ. Эзэн Есүсийн ивэл бидний зүрх сэтгэл дотор бэлхэн дүүрэн байж би бүхий л асуудал дотор ямар ч хэцүү асуудал байсан бид нар бол энэ асуудлыг шийдэн загалмайгаа өөрөн бурхны өмнө гайхамшигтайгаар ялсан итгэгч нар байхад туслаач. Бурхан эзэн минь тэр боломжийн төлөө бид нар залбирч үргэлж бид нар итгэлийн амьдрал дотор сорилтонд орохгүй бэлхэн дүүрэн итгэгч нар байхад туслаач. Эзэн Есүсийн нэрээр талархан залбирч байна. Тэнгэрт байгаа бидний эзэн минь таны нэр ариунаар дурсагдж таны хаанчлал ирэх болтугай. Хүсэлтэн тэнгэрчгийн газар